Хөөе сайн байцгаана уу? Шимжлэг тавтаа морил хөөе сүүд болж байна. Фишгээ тэгж эхэлсэн. Нэгт гадаа амар цас урж байна. Та нар харуул. Тэгээ би бүр ингэчүүл. Тэ? Хоёрт би дүнгийн усанд орсон. 10 минутын өмнө. За яг 10 минут нэрэ бодсон гэж бодохоор 20 минутын өмнө 15 минутын өмнө хөөе би нэг бацаанд хичээл цагаа мартаад өнгөрсөн 7 хоногт бацааны сургууль амарсан байсан болохоор намайг хэрэггүйс ахгүй. Тэгээд тэрний дараа 7 хоногт уулзсан энэ гэж яваад тэгсэн чи яг хичээл орохоос 30 минутын өмнө санаад 30 минутын өмнө усанд орж байхдаа би гинт санангуудаа гарч ирээд өөрийгөө бэлэн болгоод тэгээ гаравж байгаа байхгүй юу. Одоо тэгээ бараг 50 51 болчихин тэгээд ёо би хурдан ярьснаар яг үндэ юу ч өөрчлөгдөхгүй л дээ. Гэхдээ цаас ямар амар байна. Би уулна цаг хажууд машин авчиг гэсэн чи тэр жоохон буруу юм болох шинжтэй энэ хараа манай газрыг амар зузаан тассан энэ газар. Хүмүүс бүр чарган маргатай явж байна. Газар хараа нэгч борын барагдахгүй бүр нэлээд зузаан тастай. Би одоо машин аваад яг филдэг магадaltaй юм байна. Яг уу зам харагдахгүй болчих шнэ арай. Тэгвэл замгүй явна шүү дээ. Ваа, нартай нүглэний мэд. Амар гоё нартай шүү. Манай гэрт. Миний өрөөнд яг одоо За, өнөөдөр хичээлээ хийн, өөр юм хийхгүй. Та нартай өнөөдрийн амьдралыг тэгээд би өнөөдөр илүү коронавигийн тухай ярьж өгөх гэсэн. Өнөөдөр манай энэ сүүлийн цас ороод юу болж байгааг гэж би өөрийгөө арай ойлгохтой олчоод та нарт ярьж өгөө. Би шууд өрөөнийхэн цонхноос харуулах нэг. Бараа ийм гоё цав цагаан. Одон дээр одоо ортол цас байна. Гэтэ миний энэ цав хараа. Би өөрийгөө арай нэг хүн шиг болгочоод орой хораагаад тэгээд уулзъя да. Хөөе энэ жижиг гүснүүд чи яах гээд байгаа юм бэ? За яг би угаасаа малгай юмсан. За би гадаа гарч гүүгөө амар удсан байна. Би тэгээ өнөөдөр гарч гүүх чинь цасанд. Don't be suspicious, don't be suspicious. За. Надад жоохон карта хэрэгтэй нэ. Би ингэдэг нэг гоё их хөлсөө гаргаагүй амар удсан гарч хөлсөө гаргамаар байна. За тэгээд энэ миний өнөөдөр өмсөж байгаа дотор өмд миний Nike Pro. За тэгээд дотроо би бас Nike-тай би жоохон эргэлман тоглоод ах шиг байна. За гэхдээ энэ Nike биш. Энэ чи юу вэ? Asics. Өмд. Энэ өмд дээ штэ. Нэг дотроо ийм ялгаар тэгээд хөлс гаргадаг юм байхгүй юу? Би тэгээ дулаахан байх гад энэ салт малх нэвтрүүлэхгүй болохоор одоо гадаа бас хасахтайгаа болохоор энийг өмсөд гүүрч болох гоё ингээд дулаанаа бариад байх юм болоо гэж одоо. За дээрэс нь нөгөө гадаа гарч гүйдэг юм өмсөд Don't be suspicious, don't be suspicious. Энэ арай нэмгэх хөө. Гэхдээ угаасаа би дээрээс нэнийг өмсөх чинь л да. За. За ингээ гараа гүч хөө. Нүдний шилээ тайлна. Линзэ зүүн. Тэгээд энийг ийм гутлан өснө. Яагаад гэхээр энэ нэгт гадаа амар цастайгаа болохоор шингэн юм орж ирэхгүй хоёр дагуу зузаан учраас энийг өмснө. Тэгээд шингэн юм жоохтой ус нэвтрэхгүй.
шилээ тайлаад за гадаа ийм амар цастай байна. Гадаа явах нартай байна. Гүйж эхлэхгүй болол гар дарж эхлэх нь ганцхан цамцтай байгаа шүү дээ. Гэж уушлаарай. Гэтэ одоо гүүгээд бүр халууцаж өгнэ. Халтраад унчихгүй бол бусдын ч авах тий. Йой. Би холаасан хамар гой дотроос халж байна. Гой нартай. Нийт би 4 км 25 гүйж сая ч юу. Нэлээд сайн гүйсэн сая. 33 минут би нэг ч зогсоогүй. Нэг зогссон. Гүйж явж байгаад золоогоо холоод манай золоо найзтайгаа зураг авч ирсэн хайданд. Тэнд нэг хал зогсоо. Тэгээ ахиж юу зогсоогүй. Сайнаа гэж хэлэх гэж зогссон. Тэр хоёрыг харсан чи Инстаграмны зураг амарсан тагчлаа. Энд гоё манай уус хөлдсөн ч юм уу үгүй ч юм уу хүмүүсийн чаргатай яваал байна. Энэ хараа гадаа гоёсэн чи ийм их хүмүүс байна энэгээр. Гэсээс би та нарт би энэ хумсыг хийгээд удаж ийн л да. Гэхдээ энэ хумс хийснээ хэллээ. Нара. Чико гэдэг юм. Тэмнэ. Эндээ би гадаа удаж болохгүй. Одоо хөлөрцөн байгаа учраас. За би болцсон. Одоо хичээлээ хийнэ. Би яагаад нүрэ бодсон гэж яг үнэ нэг амар бодог хөлтөө зүгээр нүднийхэн доотлын юуг алга болгоод хар хөхийг алга болгоод жоохон хөмсгөө бүтэн болгоод тэгэл сормосоо ботцсон. Одоо хайлайтертцсан өөр юм баг. Гэсэн чи ямар их юм болчих вэ те? За. Ямар ч байсан биш те. 8 нат үстэй байна. Би одоо ингээ хичээлээ хийж эхэлж байгаад тэгээ өдөр тийшээ юм идэхтэй би та нартай буцаад уулзъя заяа. Юу идэх вэ? Нэг салат хийгээд идчих тийм үү? Тэгээ одоо болохоор зүгээр усаа угаал. Тэгээд нэг юм снэк авсан хгүй би. Нэгээ идээд яг үндэ юм прецел юм жижигхэн мини прецел идэх муу л да. Гэхдээ одоо тэгээ байгаа юм чи идэж дуусахгүй бол. Би жоохон хичээлээ гэдэг. За цаг 15 цаг болж байна. Би хичээлээ хийсээр гэхдээ одоо жоохон өлсөж эхэлж байна. Би 15 гэдэг чинь 3 билүү би 5 болж ирсэн шүү. Тий 17 цаг болж байна. Юм 3 би гадаа харанхуй болж эхэлж байгаа ч тий. Өнөөдөр гоё эрүүл хоол хийнэ. Хоолч гэж дээ. Цогоо хаач хүтэн байна. Салат хийн. Гэтэ энэ салат нь гомонтой Аз маягийн салат. Гомон гэдэг нь би нөгөө нэг энэ гомогийн энэ нөгөө нэг юуны Вьетнам шүлэнд байдаг фаны гомон. За би та нарт хийж явахдаа үзүүлээ заа. За миний энэ дөрвцэг помидор тэгээд энэ романа салатны байцаа. Байцаа жоохон ихтчлээ гэхдээ зүгээр. За. Энэ би ус буцлах чинь уснаа энэ гомь хийгээд
За энэ дээр нэмдэг нь сой соус, минь сой соус наач дууссан. Ийм л сой соус байна. Үгүй яа гарч ирэхгүй юу гэж. Гарч иртээ. За сой соус. Дараа нь зүгийн бол. Надад ийм зүгийн бол байна. Та болно одоо юм ч үз. Хөөе. Савхаараа авчлаа. Гүнжтийн үүр протеин. Ямар дуртай. За тэгээд гүнжтийн таас. Энийг хийхдүүл амтны ихтер хийж хамгаалч. За ерөнхийдөө ингээд болчлоо доо одоо энийг яагаал. Хасаа амслаалтаа гэсэн надад нэг юм дутаад юм би понзу хийлээ. Понзу жоохон цитроны амттай учраас амар гоё фреш амт оруулаа. За эцгээ бүгдээ. Зя. Салат амсцгаая. Яг үндэ би сайн амсцсан л та. Амар тийм Аз маягийн зөөлөн амттай, хурцсан мөрөөсөө байхгүй тийм салат. Та нар хэрэг гайхаж байгаа бол би яагаад ийм ихийг идэж байгаа вэ гэж гайхаж байгаа бол энийг би өнөөдөр өдрийнхөө хоолыг болох гэж байгаа тийм учраас л. Тэгтээ би угаасаа салатыг агуу порцоор иддэг. Манай аав ээж хоёр л ямар их ингээл тэгээд иддэг. Тэгтээ салат ч хөнгөн болохоор ч зүгээр өстэй тий. За хэрвээ би нэг та нарт хэлжсэн байж магадгүй. Гэхдээ хэрвээ хүн намайг бүх амьдралынхын турш ганц л хоолыг ид гэх юм бол би таргалсан ч хамаагүй гэх юм бол би салатыг сонгоно заяа. Би салатанд амар дуртай. Гэхдээ мэдгүй. Таргалуулдаггүй байсан бол биш одоо нөгөө нэг юу ч хийсэн таргалахгүй байсан бол би өөрөм сонгож магадгүй л дээ. Гэхдээ би салатанд амар дуртай. Би хамгийн дуртай хоолнууд нэг. Тэгээ бүх төрлийн салат идэж болно гэх юм бол салатаа сонгоно. За би та нарын урд идээд явах гэж дуусгачлаа. За би та нарт юу ярьж өгмөр юм гэж. За би яг үндэ яг ийм асуулт сайхныг бичлэгнийхэн доор авсан байхгүй юу. Тэгээд тэрэн дээр болохоор коронавигийн үед ер нь хэрхэн байна, ажил хэр олж гин гэж бичсэн байсан. Тэгээд яг би үгээр санахгүй. Гэхдээ нэг тиймэрхүү заяа. Тэгээд за амьдралын хувьд штэ. Яг үндэ та нартай яг адилхан Монголд коронавигийн өмнө ямар байсан, дараа нь ямар байгаа гэх ингээд ялгаа байгаа штэ. Тэр яг адилхан энд бас байгаа. Тэгсэн мөртлөөсөө би одоо хэрвээ Монголд байсан бол коронавигийн биш үеэр ирээрэй гэдэг байсан бол коронавигийн үеэр ч гэсэн ирээрэй л гэж хэлэх баг. Ягаад гэхээр яг бүх юм өөр одоо бүх хичээл онлайн болцсон. Гараад хийх юм олдохгүй байгаа. Тэгэл одоо ингээл инээ тэрэг ингээд дандаа нэг хэцүү юмнууд байгаа ч гэсэн энэ корона гэдэг юм чинь хэзээ нэгэн цаг дуусаад тэгээд бид нэр амьдрал руугаа үргэлжлүүлээд орно. Гэхдээ коронавигийн үед ирсэн бол та нар амар их цаг хэмнэж байгаа. Тэгээд илүү юм сурж байгаа, хилээ илүү амархан сурна тий. Тийм болохоор та нар хэрвээ энд сургуульд ирэх гэж байгаа бол за коронавитай байгаа болохоор би дуусгаар нь очиж гэхгүйгээр одооноос шууд бэлдээд герман хэлээ сурч эхлээд энд ирээд догчоод эхэлсэн байсан дээр хаа. За сургуулийн хувьд үнэхээр бүх юм онлайнаар явагдаж байгаа. Яг хоо тэгэл мерсээр амар их асуудлууд гарна. Одоо шалгалтууд ч гэсэн одоо манайх онлайнаар болцсон. Тэгээ би анхныхаа онлайн шалгалтыг 23-нд өгнө. Дараагийнхаа 25-нд өгнө. Одоо энэ сарын. Тэгээ одоо надад нэг 13 хоног л дутуу байгаа. Тэр шалгалтанд тэгээд ер нь одоо ингээд
яхаар хүний social life биш тэ одоо нийгэмд байгаа найзуудтайгаа уулзсан хамт юм хийн гэх тиймэрхүү үнэхээр яг байхгүй болсон. Яагаад тэгэхээр уулзъя нэг бол хүнсний дэлгүүр орно, нэг бол тэдний гэрт очино, эсвэл манай гэрт ирнэ гэд ингээд тэгээд байгаа болохоор тэр нь үнэхээр минимум дээр очсон. Би зөвхөн ажил хийх гэж гадаа гарч байгаа. Бараг ажил хийх гэж тэгээд хүнсний дэлгүүр орох гэж. Тийм учраас яг хоо энэ дэрчээд соёлын мэдээ, гарын юм үзье, гадуур зугаалъя, музей арыг инээ тэрэ ингээд ийм юм үзье, тиймэрхүү боломжууд байхгүй болсон. Туризм амар одоо ингээд муу болсон. Гэхдээ энэ дээрээ хэрвээ удах гэж байгаа бол товчжсэн дээр ажлын хувьд болохоор яг үнэхээр коронавиноос болоод нэлээд олон хүмүүс ажил алдсан. Гэхдээ миний хувьд болохоор манай ажлынхан гайгүй тэгээд бүх хүүхдүүдэд байлгачл байгаа. Тэгээд зарим хүмүүс тэгээд ажил хайгаал олж л байгаа. Манай найзууд гэхэд л саяхан нэг нь яг Крисмасын өмнө ажилд орсон. Тэгээ аягүй сайн ажилд орсон. Тэгээд би ч гэсэн саяхан амар их монголчуудтай ажилдаг тэрнийг илүү ажлаа бас олж хийсэн. Ер нь ингээ харангуйт ажил бол байгаа. Гол нь сайн хайх хэрэгтэй. Тэгээд багтсан. Гэхдээ бас өөр төрлийн ажлууд байгаа. Жишээ нь коронавитой холбоотой цагийн 15 еврогоор тэр нэг айгүй сайн мөнгө гэсэн. Ягаад тэгэхээр энд цагийн 10 евро ер нь авдаг байхгүй юу? Тэгээд цагийн 15 еврогоор эмнэлгүүдэд очиж тусалж болно. Коронавигийн нөгөө нэг вакцин тарж байгаа газар очиж тусалж болно. Гэт нэг тиймэрхүү ажлууд ч гэсэн байгаа. Хэрвээ та нар хүсвэл тэ. Тийм. Өчигдрийн хувьд 2 сарын 9-ний хувьд манай Берлин 5700 шинэ коронавигийн юу нэмэгдсэн гэж байгаа байхгүй юу? Гэхдээ тэр нь надад яг үндэ ерөөсөө мэддэхгүй байгаа. Миний амьдрал үргэлжилсээр би тэргүү одоо ингээд өмнө нь би өрөөнөөс өглөө гараад орой орж ирдэг байсан бол одоо бараг гарахгүй байгаа. Тэгсэн ч гэсэн ер нь хийж байгаа юм ерөөсөө өөрчлөгдөөгүй, хичээлээ хийгээл, ажиллаа хийгээл тэгэл би байж байгаа. Яг хөө найзуудтайгаа уулзах нь амар багассан. Өмнө нь би өдөр алга уулздаг байсан бол одоо бүр ингээд нэг сардаа уулзвал их юм те. Тэгтээ тэгсэн ч гэсэн амьдарч л байна шүү дээ. Яг хөө коронавигийн үед семестр эхлэх амар хэцүү. Ягаад тэгэхээр миний хувьд би семестр эхэлчихэд найзуудтайгаа олчаад бид нар найзуудтайгаа хамт хичээлээ хийгээд нэг нэгээ дэмжиэд ингээд нэг дээрээс нь татаад доороос нь түлхээд те. Тэгээд хичээлээ хийж гэрийн даалгавраа хамт сууж хийдэг байсан бол ойлгохгүй байгаа юмнуудаа тайлбарлаад тэгээд амар их багийн ажил хийдэг те. Тэгээд өмнө нь би зөвхөн сургууль дээр байдаг гэсэн бол одоо би энд тэгээ зумээр 7 хоногт нэг удаа багийнхантайгаа юм ярьдаг. Ерөөсөө тэгэж нэг юм сайн контактанд орч чаддаггүй. Тэр л жоохон хэцүү. Тэгээд найзуудтай олох жоохон хэцүү. Тийм болохоор яг хоо коронавигийн үед семестр эхлэх одоо яг эхний семестрээс сургууль эхлэх нь жоохон хэцүү. Ер нь бол тэгээд ирээд амьдрал ямар би одоо миний влогоос та нар үздэг штэ яг өдөр тутмын амьдрал нэг иймэрхүү байна гэл те. Одоо ингээд локдаунтайгаа бүх дэлгүүрүүд хаалттай, хүнсний дэлгүүрээс бусад бүх зугаа цэнгэлийн газрууд хаалттай, бүх ресторанууд очиж сууж болохгүй хаалттай. Зөвхөн бүх юм одоо хүргэл дээр явагдаж байгаа. Тэгээд хоёроос илүү хүн уулзаж болохгүй, гадуур явж байхдаа зөвхөн эмнэлгийн маск зүүн, давуу маск хоригдсон. Ингээд тэгээд ер нь тоо ингээд доошо буурсан ч гэсэн ерөөсөө нөгөө нэг ингээд төрөөс биднээс шаардж байгаа шаардлагууд нь ерөөсөө сулрахгүй бас чангаараа байж л байгаа. Тэгэл вакцина хийгээд эхэлсэн, өвөө эмээнээр хийлгэж байгаа одоо. Тэгэхээр ер нь бол би ерөөсөө бити ирэх гэж хэлэхгүй, ирэх гэж байгаа бол тэгээ юмнуудаа хийгээд шалгалтуудаа өгөх байв, шалгалтын байвал тэргээ өгөөд сургуулаад ч гэсэн ерөөсөө авахгүй гэхгүй байгаа. Сургуулаад хүүхдүүдэд амар их шинээр авч байгаа. Харин нэг юм болохоор зарим сургуулиуд нэг дедлайн нь штэ материал өгдөг сүүлийн хугацаа тэднэрийг нааш таашлуулж байгаа. Тийм болохоор хэрвээ та нар сургууль руу явах гэж байгаа бол ямар сургууль руу явахыгаа харж байгаа тэр сургуулийн сайт руу байнга орж шалгахгүй бол энэ нөгөө өдөр тутамд ингээд шинжлэгдэж байгаа юм учраас
яг сайн хэлж мэдэхгүй байна. Ингээд баяр болох гэж байна, цагаан сар болох гэж байна. Яг иймэрхүү үед би жоохон гэрийнхнийгаа сандаг. Тэгээ тэрэндээ зориулаад би дээрийнхэн влогийг оруулж магадгүй. Би амар их влог авах гээд тэгээд хамаг бичлэгүүдийг авчаад тэгээд алиг нь ч эдэт хийгээгүй. Тэгэхээр надад хит хитэн влогны материал бол байгаа бах. Тэр нь бүр 2-3 жилийн өмнөх. Тэгэхээр би тэднэрийгээ жоохон эдит хийгээд оруулж магадгүй. Юм яаж мэдхөө тийм ээ. Би ч одоо буцаа хичээл хийхдээ орё доо. Би бүх салаатаа идсэн юм чинь. Тэгэхээр миний амьдрал яг одоо ямар байгаа та нар хэрвээ ирэх юм бол яг л тийм амьдралтай болно гэсэн үг. Бараг тий. Хамгийн гол нь байраа олох хэрэгтэй. Тэгэл ер нь болоод өө анх ирэхэд бол. Тэгээд анх ирэхэд ажил хийх угаасаа тэр та нар 8,000 евротой ирэх юм чи. Одоо 10,000 болсон мөлөө. Ямар ч сан тэр мөнгөтэй ирэх юм чи. Эхний хугацаанд яг тэрүүгээр амьдраа жоохон мөнгөө гамнж амьдарч агаад тэгээ ажил олоод тэгээд цайлангаар амьдарч эхлээд тийм ээ. Тий. Шалгалтууд ойртсон учраас одоо би яг 2 шалгалт дараа-араас өгөх учраас тэр хоёртаа бэлдэж байгаа. 2-7 хоногийн дараа тэгээд 15 хоногийн дараа гэхээр тийм гүүх нараа амар таалагдсан. Би нэг маргааш мэдгүй нөгөөдөр гүйж магадгүй маргааш би Клоe моёго хийнэ. Тий. За нэг тиймэрхүү байна. Имжлэг үзсэн баярлаа. Би сүүлээд нэг залхуу болсондоо биш шүү. Би өдөр болгон влог хийж чадахгүй байгаа нь миний өдөр болгон яг адилхан өнгөрөөд байгаа учраас нэг тиймэрхүү энэ дөрвөл тэгэл гэсэн үг л дээ. Оо. Тий. За. Баяцгаа. Хайртай шүү. Subscribe хийгээрэй. Өөр ер нь та нар ямар бичлэг үзмээр байна? Тэрийгээ доор үлдээгээрээ зарыг хүслэг сонсож байгаад бас мэдхийг хүссэн юм байвал би бүгдийг хэлж өгч болно шүү. Намайг ямар дуу сонсохыг одоо ямар дуу сонсож байгаа вэ гэж асуусан. Тэр нь би бас хариулмаар байна. Гэхдээ тэр амар их юм байгаа болохоор яг үндэ би нэг их юм сонсохгүй байгаа л да. Сүүлийн жоохон орс дуу сонсож байгаа, жоохон герман дуу сонсож байгаа, англи дуу сонсож байгаа. Тий. Миний хамгийн дуртай дуу чинь J. Cole. Одоо сүүлийн жоохон дуу хийхгүй байгаа. Гэхдээ тийм би J. Cole амар дуртай. Англи хүмүүсээс. Гэхдээ сүүлийн үеийн дуу би нэг их сонсохгүй байгаа. Жоохон lame. Тий. Frank Ocean сүүлийн амар их сонсож байгаа. Орсуудын хувьд болохоор яг нөгөө нэг Jack Caleb амар их сонсож байгаа. Нэг хэсэг амар их Miyagi and Bill сонссон. Гэхдээ одоо болохоор нэг их сонсохгүй байгаа. За ямар ч байсан нэг тиймэрхүү л байна. Тэгээд хэрвээ би гоё шин дуу олох юм бол та нарт хэлнэ за. Дараагийн бичлэг хүртэл bye bye.